Тэгээд нууц хөгжмийн тухай эртний их сурвалжуудыг зохиогчд бол өөр хороо тайлбарлаж бол зарим тохиолдолд бол алдаж гаргасан тохиолдлууд янз янзаар байдаг. За тэгээд аваа нөгөө 18-р зууны үеийн бол Моцартын Леопольд Моцартын бол одоо хийлийн сургуулийн намтарт бол юу гэж бичсэн байдаг вэ гэхээр аваа их Аполлоны хүү Орфей гэж байдаг. Энэ бол хийлийг бүтээсэн бөгөөд их яруу найрагч Сафо түүний номыг Марнидис үлээр хийсэн ба тэрээр түүний орчин үеийн амбар тоосон анхны тоглоомч билээ гэж түүхэнд хэлүүлсэн юм да. За бүцэн хөгжмийн гайхал үүслийн тухай гэвэл ихэнх судлаачид бол судалгаанд үндэслэн үзэхдээ бол олон орон улсад бол нэгэн цаг хугацаанд зэрэг үүссэн гэж үздэг. За үүнд бол 9-р зуунд Персид, 9-ээс 10-р зуунд Европ, Византын улсаар дамжаад Славяны газар нутагт нэвтрэн үлгэрсэн гэдэг ч зарим эрдэмтний зүгээс Дундад Азид буюу Славян, Польшийн улсад хамгийн анх үүссэн гэж үздэг. Мөн зарим судалгааны материалууд бол бүр Азиас үүссэн гэж хийх хөгжмийн бүр зарим тохиолдлууд бол үзсэн байдаг. За тэгээд бол би зур тавчлаад ярих үгнээс бол хийх хөгжим нь бол одоогийнхаа бол хэлбэр дүрсийг болохдоо 16 зуунаас эхэлж байсан. Тэгээд хийх нь баруун Европт 15-аас 16 зуунд нэвтрээд 19-р зууны ихэнх гэхэд бол хэдийн сонгодог хөгжмийн сархуу нэгсэн болсон байна. За энэ үед Европт нууц хатас хөгжмийг өвдгөн дээрээ тавих, өвдгөний хооронд тавьж тоглох, хөлний өмнө тавьж тоглох, игнээс дээш байх, игнээс доош байх, зүүн талдаа байх, баруун талдаа байх, цээжиндээ байх, мөрөн дээрээ тавьж тоглох янз бүрийн шинэ аргууд нэвтэрч ирсэн. За эндээс үүсгэд бол скандал хэлбэртэй буюу одоо ийм хэвтэй хэлбэртэй нь бол одоо айлт, хийл энэ болж үүссэн бол бусад бол одоо хүлэндөө одоо барьж исэн зэвсгүүд нь бол одоо баг, био, контрабас, виолончел хөгжмөнд болон үүссэн тийм түүхтэй. За уран сайхны шаардлага болон хөгжимдөх ур чадвар нэмэх тусам ном хэлбэрүүд улам боловсронгуй бослоор байсан. За тэгээ 16-р зууны орчин бол хийл хөгжмийн бүтцэлээр улам боловсронгуй болоод дуу сайтай болж уран сайхны одоо техникийн нарийн шаардлага хангах зэмсгүүдэд одоо энэ бол виола гэдэг хөгжим байсан. Тэгээд энэ бол нарийн шаардлага хангасан зэмсгүүдэд байгаад тавьж өгснөөр дараа нь эхлээд хийл, тэгээд айлт, виолончел, контрабас хөгжмөд үүссэн байна. За тэгээд хийл хөгжмийн одоо их агуу их том маструуд байдаг. Тэгээд маструуд гэх юм бол одоо хийл бол яг Италид бол хамгийн анх юу авсан гэж үздэг. Төгс хэлбэрээ. За энэ бол Бреша гэх хотод, Италийн Кремон хотод, тэгээд Неаполь хотод, тэгээд Венец, Флоренц гэх хотуудад одоо их том албартай их төлөөлөгчдүүд хийжсэн. За тэгээд Кремоны сургууль гэж байсан. За энд бол хамгийн алдартай нь бол Андреа Амати хийл байсан. За энд бол Кремоны сургуулиас бол Амати, Страдивари гэдэг хоёр хамгийн алдартай хийл бүтээгчд бол төрсөн. Страдивари бол хүний дэлхийн хамгийн алдартай хөгжмийн үйлдвэрлэгч, хийл хөгжим бүтээгч гэж ярьдаг. Тэгээд Страдивари бол одоо өөрөө бол Аматигийн шав байсан. Тэгээд нөгөө Амати багшийнхаа бол арга барилыг улам найруулж хөгжим зэмсгээсээ бол уян хатан байдлыг бол зэмсгийн хэлбэр хийлэг улам боловсруулж илүү нарийн чиглэлүүдийг хийж өгснөөр түүний бүтээл бол олонний таашаал нэмсэн. За Страдиварийн хийлтүүдийг гитар, айлт, виолончел, арфа, босоо ятгах зэрэг олон төрлийн хөгжмийн зэмсгийг өөрийнхөө амьдралын туршид 1100 гаруй хөгжмийн зэмсэг урсан ба өнөө хүртэл 632 хийл, 9 айлт, тэгээд 63 виолончел бидний үед бол үлдэж ирсэн байна. За түүний бол одоо хөгжмийн зэмсгийг бол одоо судалж үзэхэд бол маш онцгой нарийн дугуйлттай бөгөөд Техасын Америкийн Техасын A&M их сургуулийн бол биохими профессор бол Нагивари гэж хүн бол 33 жил туршиж хийсэн судалгаанаас Страдивари хийл маш хүнд химийн бодисуудаар бодогдсон гэсэн таамаг төвшүүлсэн байдаг. Тэрээр бол хийлийн модыг нөтгөлж өртс болгон шинжилгээд бол модон дахь найрлаганд нь
пианод бол орсон олдсон байдаг. Бараг байсан нь бол Египтийн одоо занашуулсан муми буюу муми хадгалдаг болон шавжны эсрэг усал тийм хэрэглэдэг байсан. За тэгээд яагаад одоо Страдивари хийл одоо батал ингэж гой дууралтай хадгалагдаж байгаа гэхээр модыг удаан хугацаагаар хадгалах зорилттой тийм хорхоо шавжны эсрэг хамгаалахын тулд химийн бодистой авсан байх ба энэ нийлэмжийн дууралтанд нь нөлөөлсөн байж болзошгүй гэж олонлоо тэмдэглэсэн байна. За тэгээд Страдивари дээд зэргийн боловсронгууд тусгай шинжлэх ухааны даалгавар бөгөөд энэ гайхамшигтай хөгжмийн зэмсгүүдийг уурсан хөгжим сонирхогч болон судлаа шинжлэгчдэд их санаа санагддаг хэвээр байгаа. За түүний урлагийн хэлбэр өмнөд цаг дуудлага байлгаар хөвчлэн 5 сая Америк доллараар зарагддаг. Хамгийн үнэтэй зарагдсан нь Лондонд бол 2011 оны 6 сарын 20 зарагдсан тийм Lady Blanc гэдэг юм хийлээдэг. Түүний бол одоо цунами төртөсөд туслах зорилгоор зарсан байна. Энэ нь бол өмнө нь 9 сая 808 мянган фунт буюу 15.9 сая Америк доллар хамгийн их үнэт хүрсэн Страдивари хийл. За энэ мэдээ шүү. Хүрсэн дээ. За би ингээд Монголд бол одоо яагаад гэдэг хийл тийм ээ. Хөгжимчүүний хамгийн бол одоо нарийн хөгжимчүүний хамгийн чухал амьдралынхаа сашгүй нэг хэсэг нь хөгжмийн зэмсэг. Тэгэхээр одоо Монголд бол жишээлбэл яг түүхийг судлаад үзэхээр Амазигийн хийл бол Монголд байсан гэж яригддаг. Гэхдээ энэ бол яг хиний гараар орж хаашаа алга болсон гэдэг нь бидэнд бол яг одоогоор тодорхой байдаг. За Монголд бол одоо яг хамгийн анх хийл хөгжим яаж орж ирсэн бэ гэхээр бол хийл хөгжим орж ирсэн шалтгаан нь одоо Европын сонгодог хөгжмөд манай Монголд орж ирсэн холбоотой. За 43 онд улсын төв цайтартай, улсын хөгжим драматик цайтар болгож бас цайтартай үндэсний найрал хөгжмөс гад симфони бол хөгжим хослонд орж ирсэн. За тэгээд Ленин одод Бурятийн дөөр бүжгийн театрын жүжигчид 1943 онд Монгол гэж тоолох завширна. Тэдгээр хөгжимчид бол Монголын хөгжимчдийг симфони хөгжмийн зэмсэг эзэмшигдсэн чухал нөлөө үзүүлсэн байна. За иймээс Жамин Чайдаг нарын бол Виланчес сургахт нь одоо жишээлбэл гэх мэт чулуун ардын жүжигчин Дүрийн шав чулууны хий сургахт нь багшлж байсан гэх мэт. За ингээд 44 онд 18 онд үндэсний найрал хөгжим байсан. 32 хүний үйлчлэгтэй симфони хөгжим болсон. За тийм Монголд бол одоо хамгийн анх мастер орж ирсэн гэвэл 1968 онд Оросын хөгжмийн урлагч Денис Яргой гэдэг хүмүүс Монголын Борн гэдэг энэ мастерт 68 оны 3 сард Монголын анхны хийлийг болсон нийт урлан гаргасан байдаг. За энэ хөгжмийг бол одоо манай сургуулийн багш Жаргал багш эзэмшдэг юм байна. За одоо яг манай Монголд бол яг ганцхан гэж хэлж болохоор хөгжим урлагчид ажиллаж байгаа. Энэ бол Дамжаагийн төвшин төр урлагч байгаа. Энэ болохоор 96-аас 2000 онд Берлинд 2000-аас 2004 онд Италийн Кремоно хотод Амазигээс болдог Страдивари нэрмжлэг хөгжмийн зэмсэг урлагийн олон улсын сурч төгсөж ирээд одоо Монголд ажиллаж байгаа. Би энэ хүний хамгийн анхны хүү хийл хөгжмийн эзэмшдэг яг одоо. За багш дүүлдэг нэ. Дүүл байгаа. За дүүл. За манай Монголын хийл хөгжимчид бол одоо Монгол үйлдвэрлэсэн хөгжмийн зэмсгийг хэрэглэх бол нэг хүсэлтэй байдаг. Яг бид нар тэр байлаас ч юм уу тийм ээ хийдэг үнэтэй тэр хөгжмийн төрөл эзэж бодлож авч чадахгүй. Тэмцээс бол одоо манайд бол манай улсад сонгодог хөгжмийн үйлдвэрлэл тийм хангалттай төвшөнд хөгжөөгүй байгаа тул хөгжимчдийн захиалж заримдаа хийх гэсэн хөгжмөд маань чанарын хувьд сонголт дууралт тэгээд батбуух байдлаар нэг шаардлагыг хангахгүй байх тохиолдол байдаг. За энэ нь юунаас шалтгаалдаг гэхээр хуурайш манай Монгол улс бол хуурайш гэхдээ чигш тохиомжуудыг цаг уурын байдлаас гадна Европын хөгжмийн зэмсгийг уурлах асуудал бий болоод төдийл удаагүй туршлага бага болоод материалын сонголт олон хүчин зүйлээс шалтгаалдаг хаа. За эндээс яг дүгнэж хэлэхэд бол одоо манай Монголын хөгжмийн зэмсэг урлагчид нь дэлхийн стандартыг жишээ нь хөгжмөө хийдэг ч өөрийн